За, таахны энэ өдрийн хүмүүс амгалан гайхалтай. Айгу сонсогдож байна. За. Би өнөөдөр таахны үнд цагаас 15 минутыг бооцсондаа баяртай байна л да. Би энэ үнд цаг гэдэг үгийг бол санамсаргүй хэлсэнгүү таахны залуучууд таахны хамгийн үнд байдгийн нэг бол цаг хугацаа яхах юм уу юм аа. Дээр нь халуундаа халуун, хүүтэндээ хүүтэн харанхуй голсон энэ орчинд хүмүүн зайг олж төрнө гэдэг юутай хосгож байна билээ. Дээр нь миний бодлоор Монголын баялаг болоод оюутлогоод, таван толгойд биш, оюун ухаанд байдаг гэж үздэг юм аа. Тэгээ сая хэлсэн гурван үндслийг базаадлах юм бол хүмүүн заяа, цаг хугацаа, бэлэг оюуныг хичээн төрүүлсэн залуу хүн гэдэг бол орчлон хорвоогийн тэргуун баячууд юм. Би нүгийг санамсаргүй хэлээгүй юм шүү. Билгээд 80 тэрбум долларын хөрөнгөтэй гэдэг тэгээ нөхөр бүх хөрөнгөө хам чимж өгөөд ч гэсэн та бүхний нэгэн хормын цаг хугацааг авч чадвал тийм ээ. Энэ үднээс нь бод үзэх хэрэгтэй юм. Тэгээ миний өнөөдрийн ярианы гол сэдэв бол гадаад хэлний сурахын хэл зүүн, сэтгэл зүүн үндэссэн тийм сэдвээр сүйдэн санаа хэлэх гэсэн юм аа. Та бүхэн зарим сонссон байж магадгүй хүний хөвчөхөд, дэвчгэд гурван хүчин зүйл их хэрэгтэй гэнэ л дээ. Нэгдүгээрт мэдээж хэрэг гэр бүлийн орчийг чухал байж таарна. Хүүхд 3 нас хүртлээр төлөвчлөлийн 40% бүрддэг гинэ. 7 нас хүрэхдээ 70% бүрддэг гэнэ л дээ. Тэгэхээр сургууль багшийн хүмүүстийн үүрэг нөлөө одоо бидний бодлогоор бол бага байх нь шүү дээ. Мэдээж хэрэг нийгмийн үүрэг чухал байна. Тэгэхээр Японд ихт чинь хүний хөгжилтэй холбогдсон телевизийн 140 төрлийн нэвтрүүлэг байдаг гинэ. Тэгэхээр зөв эрүүл сарвал нийгэмд бол үзэж байгаа телевиз, уншиж байгаа сонин хэвлэл, нийт энэ төрөөр дандаа эрүүл сарвал хүний хөгжил чиглэгдсэн материал явж авах хэрэгтэй байна л да. За сая би дурдлаа мэдээ сургууль багшийн үүрэг чухал тийм ээ. Тэгэхээр хүний хөгжилд бол сая базаадлах юм бол гэр бүл, нийгэм, сургууль багш гэсэн чухал үүрэгтэй байх нь. Энэ дундаа өрөндийн боловсролд бол гэр бүлийн хүмүүжлийг онцгойлж өгдөг л дээ. Нэг сайн эцэг 100 сайн багшаас илүү гэж английн зүрэг байдаг шүү дээ. Ямар гоё хэлсэн байна вэ тийм ээ. Гэр бүлийн үүргийг, эцгийн үүргийг, эхийн үүргийг. Энд сайхан залуучууд цугласан байна, мянган залуучууд. Тэгэхээр та бүхний зарим гэр бүл болсон байх. Бүгдээрээ л гэр бүл болно. Тэгэхээр та бүхний үүрэг чухал байна шүү. За би ингээ олон тооны ярилцлагуу шууд хэл сур харахтайгаа холбогдсон хэдэн санаа хэлье л да. Гадуур нэг юм яриа байдаг л да. Англи хэлийг сурахын тулд 4 жил хэрэгтэй. Японы хэлийг сурахын тулд залуу нас хэрэгтэй. Хятад хэлийг сурахын тулд бүх нас хэрэгтэй гэж ярьдаг л да. За тэгвэл би сүүлийн үед ямарс нэг 15 жил ноцолцоор агаад гайгүй миний хэл саргаар яваад их юм бол нэг 2-3 сарын хугацаанд хятад хэл дээр армаа уншдаг болчиход байгаа юм. Тэгэхээр энэний үндэс нь юу вэ гэдгийг би та бүхэнд ярьчих гээд байгаа юм л да. Тийм ээ. Өрнөдөд нэг юм үг байдаг, нэг асуулт нь. Хүүхэд 6 нас хүртлээр Да Винчиг хэмжээний суутангууд байдаг юм л дээ. Тэгээд 6 хүрээд сургуулийн шинээр яарч суухаараа жирийн хүн болж хөвөрдөг. Үүний нууцыг хэн ч мэддэг гэж. Тэгэхээр манай ардтан бол их сайн мэддэг байж л дээ. Тэгээд би энэ асуултын цаана бол зөнгөөрөө сургалтын арга гэснэг том арга явагдаад байгаа гэж ойлгох юм л да. Тэгэхээр 6 хүртлээр суутан байсан юм бол 7 хүртэл суутангаар нь явуулна шүү дээ, тийм ээ. Хүүхдээр нь байдаг л да. Бид нар цаг нь болоогүй байхад аав усгийн ацаг нэг дээр нэг тэнцэх нь 2 маамуунаас бол алим зурагсаар агаад нөгөө хүүхдээ ч өмөл хайждаг юм шиг л дээ, тийм ээ. Үүнтэй холбогдоод сая зурагтаар нэг сонин нэвтрүүлэг авч ирсэн нууц номтой холбоотой юм шүү. Тэгээд тэр ном юун дээр өгүүлж байгаагаар бол хүн оюун ухааныхаа хүчин чадлын зөвхөн 5% ашигладаг юм л дээ. Аимшигтай яа, тийм ээ. 5% бас гайгүй байна. Намайг бага байхад 2% гэж ярьдаг байсан. Тэг миний үед чинь хатуу тогтолцоотой байлаа. Ленин багш суутан болохоор нэг 9% ашигладаг байсан юм болов. Ер нь зүгээр тэр 98% ашиглаж чаддаг нууцыг нээчих юм бол цөмийн дэлбэрэлттэй адилхан тийм гайхамшиг үүснэ гэж ярьдаг байсан л да. Бас энэний тайлбарыг өөрөөр хэлье л да. Бид нар хүний оюун ухааныг зүйрлэх хэлэх юм бол асар гайхамшигтай компьютер юм аа. Тэгэхээр энийг хүчин чадлын 100% гэж үзэх юм бол бид нар цаг наргүй фейс руу орчоод агаад 20% нь алдчихдаг юм биш байгаа даа тийм ээ. Суугсарж үдсээр агаад дахиад 20% нь явчихдаг юм биш байгаа даа гэдэг. Тэгээд дээр нь диско, бар, залуу нэг өмөлдөг зөндөө байна шүү дээ мөн үү. За энд октод их олон цугласан байх шиг байна. Октодод нэг утас, гар утас гэж яах юм байгаа шүү дээ тийм ээ.
За манай хамаатны охтууд ирээд заримдаа нэг хоол унд тусна л да. Урал зүгээр идэж чадахгүй юм ба шүү дээ. Хэд идчихсэн наад ингээд ухсагаад нэг юм дарахын аваад үзхий. Шүн нэг мар харах гал явж явах чинь нөгөө орон дотор нэм гэрэлцэн харагдаж яах юм. Өглөө босоод утсан. Би нэг сургуулийн нэрийг хэлээд яг нэг сургууль дээр очирээ хэлсэн охтууд олонтоо ийшээ харна нэг охин ингэчихсэн, шатан дээр суучихсан ингэчихсэн. Тэгэхээр магадгүй гар утастай их зурлцсан хүн болвол бас 30 хүн явж байгаа баха. Тэгээд юу яадаг л да. Одоо нэг хоёр нарайч юу юм, ямар ч нэг 20-30 хүн үлддэг юм уу оюуханы хүчин чадлын. Тэгэхээр зарим багш яаж заадаг вэ тийм ээ. Хүүхдийн өөрийн хандлага ямар байдаг вэ бодохоор үнэндээ олигтой сурах үндэс үнэхтэй үр дүн харагдаад байгаа юм л да. Тэгэхээр би сая нэг хандлага гэдэг хэлчихлээ. Өрөндөө их гоё үг байдаг шүү. Ирээдүйн сонголтоо шалтгаалдаг хандлага амжилтыг шийддэг гэж. Тэгэхээр хэл сурж байгаа хүн бол ганц өгүүлбэр ихгүй тэндээ сэтгэлээ өгөх юм бол тэр чин дэвцээр агаад уул овоо мэт дэшээ явна шүү. Тэгээд би та бүхэнд өөр нэг сонин санаа хэлээ л да. Та бүхэн мэдчихэж байгаа. Төрөө засахын тулд яах ёстой вэ? Гэрээ засах хэрэгтэй шүү дээ. Гэрээ засахын тулд бие засах хэрэгтэй. Бие засахын тулд эрдэм сурах хэрэгтэй. Эрдэм сурахын тулд хүнзээ айлцсан сургаал юм шүү. Сэтгэлээ тогтоо гэж. Яг сая миний хийсний эсрэг яг гэж байгаа тийм ээ. Бид нар чинь фэйс, зурагт, ганнам стил гэж явсаар хагаад нэг өмөрч уус гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэний эсрэг сэтгэл тогтсон байх юм бол эрдэм сурах, гэрээ засах, төрөө засах гээд дөрвөн чухал юмны гол цангина энэ болж шүү дээ. Тэгэхээр та бүхэн сэтгэл тогтох ёсны тухай лавшруулж үзэх юм бол Google дээр гадаадлыг төвсрөх нууц гэдэг миний лекц байгаа. Би энэ лекцийнхаа маш товчхон хэсгийг л гол санаадыг бадж ярьж байгаа юм шиг. За тэгээд хэл сурж байгаа практик шиг дэнжих юм ярил л да. Би анх орчуулгаар урагшаа яваад уг нь их сургуулийг онц төгссөн хүн шүү дээ. Багш хийжсэн. Тэгээд 4 жил радио диктор хийсэн, орчуулах хийжсэн. Улаанбаатар гомбодын таагүй тийм ч ганц буусан ашиг байна. Та тухайг гондоо явчихна шүү дээ. 4 жил хийсэн. Тэгээд юун дээр орчуулах гэсэн чинь үнэхээр хэцүү байна шүү. Одоо би анх гараад байгаа сүтлээ л дээ. Одоо 1000 залуу хүн суудсан. Өөрөө бол Европт олон жил орсон, Европт явсан ус та. Тэгээд сая хоорондоо ярьж ирсэн. Одоо энэ олон хүний өмнө гарах бас эвгүй юм байна шүү гэдэг. Тэгээд энэс л байдал үүсэж байгаа юм л да. Тэгээд орчуулах гэсэн чинь хэтийн орчуулах бэлтгэгдсэн хүмүүст тачигнаад яваад гэх юм. Би байдгүй. Нөгөө онц төгссөн, нөгөө мундаг орчуулагч байдгүй дээ. Тэгээд манай энэ штар байсан л да хэлж гэн Улаанбаатар хотын хооронд наримтны галтрыг явуулъя гэдэг. Тэгээд наримтны галтрыг явуулж ослого хэлсэн юм уу юм уу? Тэгээд гацчлаа да. Тэгсэн тэр дунд нэг хүн гаслаад болтгоо. Намайг гацх болгонд гаслаад болтгоо. Тэгэл гаслаа болтгоо. Тэгсэн чинь хин гэсэн чинь баггүй тавсан гоо. Тийм ээ. Одоо тавсрангууд би тэр яадаг л да. Тэгээд тэр төвлөлтөд уулздаг тийм хоёр юм байгаа юм. Тэр хүн бол тэгжээс дээш гардаг л да. Тэгээд би оройдоо тэр хятадын төлөө очиодагчтай бэж зочдод уулзсан юм байна. Чи надаас залуу хүн тийм ээ. Би фактлсан өгсөн чи гайгүй. Дэжгүй баш дуудах сайхан байна. Гол нь орчуулах хэрэмжил байна гэж юм л да. Тэг би одоо хизээ гайгүй болгосон чинь чи 2-3 удаа яваад гайгүй болно гэж юм л да. Тэгээ би асуусан чиний гол аргач юу юм бэ? Би одоо бас чамгууд үзэх юм. Чи яаж юм хурдан сайн болсон гэсэн чинь тэр хүний хэлсэн нэг санаа байдаг. Би ерөөсөө хятадлаар танаа ардын ирэх сонингийн чинь өдөр болгон 30 минут л чанга уншдаг. Өөр юу ч хийдэггүй. Тэгээд юм болчихлоо гэж. Тэгэхээр та бүхэн бас одоо би бодож байна та бүхнийг яаж нэг 2 хэлтэй, 3 хэлтэй Азийн өрний хэлтэй улс байгаа болов. Тэгэхээр чанга дугаар унших сайн мэдэн шүү. Хүн харахад хийхгүй арга л да. Зүгээр уншаад байгаа юм шиг тийм ээ. Тэгсэн мөртлөө эхлээд бол харааны тогтоомж ажилладаг шүү дээ. Мэдээд хажуугаар нь сонсоход ажиллаж байна. Хэлний хүний хувьд хилээ давтаж байна. Гол нь сэтгэлгээ бүрэлдэхүүн хэрэгтэй гэдэг юм аа. Тэгэхээр тогтмол уншиж байвал хэрэгтэй юм шүү. Тэгээд Зандан шатар сайттай би 2011 онд Шанхай Экспогийн хаалтын ажиллагаанд оролцсон юм аа. Тэгээ бид тэр үед амар төвшин гээд фэйс уншдаг хүмүүс бол акута амар төвшин амка гэдэг баха. Тим аягтай байдгийн. Тэгээ тэр нэг өрөөнд орчлоо л доо. Тэгээ 3 хоног оройдоо 2 ажилтаа уншин оройдоо нэг уулзсан. Тэгээд явахын урд асууж байна л да. Олдоо шатааг сони юм ирэх юм аа.
надад нэг англи хэл хурдан сахаргыг зааж өгөөч сурах аргыг. Ингүүл амьдрал болчихгүй байна гэдэг чинь л да. Тэг би хэлсэн дээр одоо 50 сурал quorum гэж ном байт юм аа, тийм ээ. Чи энийг уншаад бай. Эхний 5 сурлан дээрөөсөө 300 хүүхдэд, дараагийнх нь 500 хүүхдэд, 800, 1000, 1200, 1500 гэж явчихсан л да. Тэгээ сүүлийнх нь бол 2800-д дуусч байгаа. Чи энийг л чиний дугаар уншиж. Нэг 5 6-г уншихад гайгүй болчихсон даа гэсэн. Тэгээд орчихгүй юу. Тэгсэн чинь ирээд нэг 2 жилийн дараа би мартцсан байсан чинь нэг баярлалаа гэсэн мессеж ирсэн байна л да. Тэгээ уншаад үзсэн чинь би одоо анхны ар манай таны хэлсэн аргаар үзчихлээ, уншчихлаа. Чиний дугаар уншсан, анхны ар манай уншлаа гэдэг. Өнгөрсөн жил би өөрөө багшийн институтын зөвлөх багш хийдийн байгаа. Өнгөрсөн жил багшийн институт дээр яриа хийж байхдаа амар төвшин гурж яриа хийлгсэн л дээ. Тэгсэн чинь нөхөр 26 дахь ар манай уншчихсан байсан. Тэгээд нөгөө амьдрал болчихгүй байх гэсэн хүн чинь саяхан нэг уулзаа ярьсан чинь багшаа би одоо Австралийн уул уурхайн компани тайлан сар болгоны тайлан илтгэлийг англиар бичдэг болчихлоо гэдэг. Тэгээ явж штэ. Тэгээ нөхөр бол сүүлд надад ярьжсэн л да өдөр болгон 2 цаг уншдаг гэсэн гэж. Зөвхөн хэлээс сурахаас гадна би сая нэг найз тогтоогоо нэг шараарыг уучдаг байсан юм аа. Тийм ээ. Тамхинаас гарчлаа. Зөвхөн хэл гэлтгүү одоо бас хүний хувийн зохион байгуулалтанд хэрэгтэй юм байна шүү. Тийм ээ. Хүний ажил амьдрал тустай юм байна шүү гэдэг. Аливаа юм бол үр дүнтэй байх хэрэгтэй л дээ. Бизнесийг бол зүгээр зориуд сая гинт санаад оруулж илтээ. Тэгэхээр би хойтон болж байгаа манай амар төвшингийн арга хэмжээнд оролцуулаад их сони имэйл болов. Хойтон та бүхэнд би ахаад нэг ихэл тавих болцоод арах юм бол та бүхнээс 200 300 тийм ээ. Гадаад хэл дээр ном уншдаг. Тэр тогтмол хөвшилтэй болцсон бол их зүгээр юм болов гэж би боддог юм л да. Тэгээд миний ярианы гол сэдв болвол цаад утгаараа өөрийгөө өөрчлөхийг яриад байгаа ш. Гадаад сурах гэж байгаа хүн бол их олон эргэлзээтэй байдаг л да. Би авьяастаа болов, би хятад руу гадаад руу явуул сайн сурах юм болов, гадаад багш нь монгол багшаас илүү байд юм болов гэж олон юм ярьдаг л да. Олон юм боддог тийм ээ. Тэгэхээр өрний нэг эрдэнтний хэлсүүгийг та бүхэн мэдж байгаа бах. Нэг ламын хэлсүүг гэдэг штэ. Өөд босохдоо. Би 20 настай байхдаа дэлхийг өөрчлөсөн гэж боддог байсан. 30 таа байхдаа би улсаа өөрчлөхийг ирмэлдэг байсан. 40 настайдаа би шашны шинтгэл хийхийг ирмэлдэг байлаа. 50 хүрээд нэг сүмээ өд чад өгөхөөс гэж боддог байсан. Би одоо өгөх боллоо. Өөрийгөө өөрчлөх нь яваа даа гэж хэлсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр би сая өрний жишээ дурдлаа. Дорны жишээ хэлчихэд энийг өндөрдөг. Яриагаа өндөрдөг төхөө. Нэг эмгэн байж гэнэлтэй. Тэгээд гунигтай тийм юм байсныг лам хараад хэлсэн. Яаш лам хараад хэлсэн зингийн. Та яагаад гунигтай гэдэг гэсэн чинь би одоо хоёр хүргэнтэй юм аа. Нэг нь шахаа зардаг, нөгөө нь шүхэр зардаг. Тэгэхээр би шүхэр зардаг хүргэний маань бизнес бороо орох болгонд шахаа зардаг бороо орох болгонд шахаа зардаг хүргэний бизнес босгоо болж болов гэд санаад авах юм аа. Нар гарсан үед нь болохоор шүхэр зардаг хүргэнийхээ бизнес санаад авах юм аа. Инхээр ертөнцид чинь нар хор хоёр хэлэлцдэг болохоор надаас л зовлонтой амтан алга болчихлоо гэж хэлсэн юм л дээ. Тэгээд лам тэрний хариуд нь тас энийгээд эмээ минь таачсан тэгвэл бороо орсон үед нь шүхэр зардаг юуныхаа хүргэнийхээ бизнес баярлаад нар гарсан үед нь шахаа зардаг хүргэнээ маань 8 аваа гэж баярлаад байх юм бол тань шиг жаргалтай алга болох уу гэсэн чинь газар дээрээ жаргалтай болж хамарсан гэж. Тэгэхээр өнөөдрийн энэ сэдвтийг дуртай байгаа юм л да. Эрэг сэтгэлгээ гэж тийм ээ. Тэгэхээр бид нар олон асуудал дээр бол энэ өнцгөөс харж болох юм шүү. Өөрийнхөө байр суурийг өөрсдөө харж болох юм шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд та бүхэнтэй уулзсандаа их баяртай байна. Ер нь хүмүүн зайг олж төрөө тийм ээ. Цаг хугацаагаа ашиглаад хичээл зүтгэл гэдэг усаар сэтгэлийн цэд эрдэм мэдлэг гэдэг модыг услах юм болвол Тэнгэр тэрнээс чандад ургадаг юм шүү. Хичээгээрээ залуучуудаа заа. Хоотон дахиад уулзцгаая.